Эрхэм анд найз нараа, эрхэм хүндэт парламентчдаа хатагтай ноёдоо. Дэлхийн нийтээр ядуурлаг бууруулах, эрх дэлхийг хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон иргэн буян хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцгээр манай сайхан эх орондоо хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт парламентчид та бүхэнд Монголын хууль тогтоох байгууллагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Аз намхан долоон бүсийн орнуудын парламентын элч төлөөлөгчид дэлхий дахин хамгийн чухал асуудлыг чухамхүү Монгол улсад хэлэлцэн зөвшөлдсөж буйг бид нэр төрөө хэрэг гэж хүлээн авч халуун дотноор угтан мэдчилж байна. Эрхэм нөхдөө, нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 2015 онд баталсан доктортой хөгжлийн хөтөлбөр бол дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдсэн хамтран хүлээн зөвшөөрсөн дэлхийн нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичиг эрхэм чухал зорилт юм а. Дэлхийн ертөнц хүндрэлтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой маргаангүй бөгөөд та бидний хүндэтгэлт үүрэг юм а. Энэхүү үүргээ ямар арга замаар хэрхэн биелүүлэх вэ? Бид юуг чухалчилж хаашаа зорих ёстой вэ гэдгийг та бид энэ өдрүүдэд хэлэлцэн ярилцах болно. Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог төрийн үйл хэргийг олон түмний төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орн дотооддоо төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институт мөн билээ. Энэхүү үүргээ бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж хэрэгжүүлж чадах юм а. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлыг шийдвэрлэх нэм чухал механизм мөн гэдэгт миний бие итгэлтэй байдаг юм а. Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын доктортой эрчимтэй хөгжлийг хангах, нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, насжилт төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчныг бий болгох, залуучуудыг эрх мэдэлжүүлэх талаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна. Эрхэм нөхдөө, Монгол улс бол доктортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг юм а. Нэгдсэн үндэсний байгууллага дэлхий дахины доктортой хөгжлийн зорилтуудыг батлан тунхагласны дараахан буюу 2016 оны 2 дугаар сард манай хууль тогтоох дээд байгууллага Улсын их хурлаас Монгол улсын 2016-аас 2030 онд доктортой хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргасан юм а. Энэхүү үзэл баримтлалын үндсэн зарчим нь Монгол хүн эрүүл, саруул, амьдрах орчинтой, найдвартай ажлын байртай, орлогын тогтмол их үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй чанартай тогтолцоотой байж чинээлэг хангалуун амьдрах ёстой гэдэгт чиглэж байгаа баримт бичиг юм а. Энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улс 2030 он хүртэл эдийн засгийн доктортой харьцангуй өндөр өсөлттэй байж олон салбартай нээлттэй эдийн засагтай болж нэг хүн дамжих орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх хэмнээнд хүрч дундаж болон
чинээлэг дундаж давхар давамгайлсан орон болох зорилтыг дэвшүүлэн тавиад байгаа юм а. Бид энэхүү зорилтоо дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн улс орнуудын хүчин чармаалттай нэгтгэн хамтарч хэрэгжүүлэх ёстой. Чухамхүү ингэж чадвал дэвшүүлсэн зорилт маань илүү сайн үр дүнд хүрнэ гэж бид үзэж байгаа юм а. Тиймээс Аз намхан далайн бүсийн орнуудын парламентчдын энэхүү чуулга уулзалтад бид онцгой ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Түүнчлэн энэхүү эрхэм чухал үйл хэрэгтээ Монгол улс, Монголын парламент, хууль тогтоогч гишүүд өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлье. Бодлого зорилтоо нь тодтогч үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зорилгоор оюун ухаанаа уралдуулж харилцан туршлага солилцох зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсье. Эрхэм хүндэт зочид та бүхэн Монгол сайхан оронд тавтай сайхан зочлоорой. Анхаарал тавьсанд баярлалаа.